Дараагийн бичлэгтээ тавтаа морил. За өнөөдрийн та бүхэнтэйгээ хуваалцах сэдэв маань болохоор хамаарлыг хайж чадсан хүн л жаргалтай амьдрч чаддгаа гэсэн ийм сэдэв байгаа. За тэгээд бид нар бүхэл хүмүүст ер нь бол ямар нэгэн зүйлд хит хамаарсан, за толгойн өвчин болсон, сэтгэл нь тавгүй болдог. За тэгээд стресс ихтэй амьдарч идэг үе байдаг байх гэж бодож байна. Гэхдээ хамаарл гэдэгт яг автдаггүй хүн бас байж магадгүй л дээ. Би бүх хүнгээ хэлчлээ. Ер нь дийлэнх хүмүүс одоо амьдрчил байх энэ цаг хугацаанд ямар нэгэн зүйлд бол хамаарсан байдаг юм байна л да. Би өөрөө ч гэсэн орж исэн болохоор хэцүүг нь бол маш сайн ойлгож байгаа. Яг хүн ингээд тэр хамаарл гэдэг зүйлд ингээд автчихаараа гарах гээд юусоо гарч чадахгүй байдгийн билээ гол нь. Бүр ингээд эрүүл ухаанаар юм бодож байгаа болчдөг нэг гэсэндээ маш аюултай байхгүй ер нь бол. Тэгээд юунд хөвчлэн хүн хамаардаг вэ гэхээр хүн хоорондын харилцаа байна тий, хамгийн их одоо аюултай зүйл нөхөр эхнэр, найз залуу, найз охин. За тэгээд дээрэс нь мөнгө, эд зүйлд хамаардаг хүмүүс байна. За тэгээд өнгөрсөн амьдралын харамсал гэдэг зүйл бас ерөөсө толгоноос гардгүй ингээд өвтгдөг хүнийг шаналгадаг. За тэгээд ирээдүйн санаа зовлт гэдэг зүйл бас маш олон байдаг. Дээрэс нь амжилт одоо нөгөө албан тушаал нэр хүнд гэдэг зүйл ч гэсэн маш их хамаарсан. Тэр зүйлээ алдахаас маш их айдаг ийм бас хамаарлын шинж тэмдгүүд байдаг. Гэт ингээ яриад ах юм бол бидний амьдралд маш олон аюултай хамаарлын шинж тэмдгүүд байдаг. Тэгээ хүмүүс ихэнхдээ хамаарсан байна гэдгийг ерөөсө тодорхойлж гаргаж мэдэхгүй л ингээд яваад идэх юм л да бас. Би ч гэсэн бас тэгсэн байсан. Тэгэнгүүт тухайн зүйлдээ бүр авчдаг гэсэн үг байхгүй юу? Нөгөө зүйлийнхаа тухай бодох төдийд л одоо сэтгэл нь өвддөг, айдас төрдөг тий. Тэр таагүй сэтгэл мэдрэмжээсээ болоод гол нь буруу үйлдэл хийдэг ч юм уу. Тэгэхээр ийм хамаарл гэдэг зүйлийг бид нар орхиж хайж өөрөөсөө салгаж чадах юм бол хүний сэтгэл хөнгөрнө, амьдрал хүртэл хөнгөрнө. За тэгээд нэг тийм үнэхээр амар амгалан болно л гэсэн үг. Тэгээ Буддагийн сургаалт хэлсэн зүйлээс иш татаад өнөөдрийн бичлэгээ би бас хүргэе гэж бодож байна. Хамгийн гол зааж байгаа зүйл нь бол юу байдаг вэ гэхээр дууд юм уу гэсэн ийм бодол байдаг. За тэр нь болохоор яасан ч яах вэ гэдэг бодлыг өөрийнхөө тархинд суулгаж өгөх гэж байгаа байхгүй юу. Гэхдээ ингээд сонсоод хэлээл ч юм уу за яасан ч яах вэ гэж бодоол ингээд бодож чаддаг бол үнэхээр амар л байна л да тий. Энэ зүйлийг бол ухамсарлаж өөртөөгөө ажиллаж бий болгодог зүйл учраас яалтчгүй бид нар өрсөнтөөгөө ажиллах шаардлагатай болно. Энэ яасан ч яах вэ гэдэг бодол бол хүний сэтгэлийг маш их гоё хөнгөлж өгж идэг. Харин эсвэргээрээ хамаарл гэдэг зүйл бол хүний сэтгэлийг өвтгдөг, зовоодог хамгийн том шалтгаан болдог гэж бодож байна. Тийм учраас ер нь амьдралдаа хинээс ч юунаас ч юу ч хүлээхгүй, за юу ч шаардахгүй, юу ч хүсэхгүй. За тэгээд надад юу ч хамаагүй гэсэн тэр сэтгэл зүй. Тэгээд дээрэс нь юу ч хит онцгой гэж үзэхгүй байх энэ бодол бол маш чухал гэж бодож байна. Тэгэхээр энэ бүхэн бол биднийг маш чөлөөтэй хөнгөн байлгаж өгдөг юм байна гэж боддог болсон. Юуны төрөнд эхлээд өөрөөсөө энэ амьдралдаа энэ өөртөө те сэтгэл дүүрэн хангалуун байж чадж гэнэ үү гэдэг асуултыг асуугаад үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээ бодоод үзэхэд нэг л дутуу мэдрэмж төрдөг тий дүүрэн биш бодол ингээд эргэлдэж яадаг ч юм уу. За тэгээд одоо нэг ийм л зүйлтэй болчихвол одоо нэг ингэчвэл тийм юмтай болчих юм бол яг болох гээд байна гэдэг юм уу. Нэг ийм зүйл тархинд ингээд бодогдчихл байх юм бол ямар нэгэн байдлаар хамаарл гэдэг зүйл байна л гэсэн үг. Тэгээ бидний энэ амьдрал чи ер нь бол ингээл өөрчлөгдөж хувьсаж байдаг шүү дээ тий. Цаг цагаараа байдаггүй гэдэг шиг. Тэгэхээр тэр амьдралын өөрчлөлтийг хүлээгээд авч сурна гэдэг бас нэг хөнгөн байх маш том чухал зүйл. Хамаарл гэдэг яг юу вэ гэд ингээд бодоод үзэхээр шин зүйлийг гартаа оруулах гэж ингээд улаарах, зорих гэхээс илүү өөрт байгаа зүйлээ алдах ч юм уу тий байсан зүйлээ байхгүй болох тэр айдас дээр хамгийн хүмүүсийг өвтгдөг юм байна да гэж бодсон байхгүй юу бэ. Гэхдээ энэ хамаарлаас л болж ингэж айдас бий болж хамаарлаас л болж ингэж сэтгэл өвдөж байгаа учраас тэр хамаарлаа ерөөсөө хайж орхиж чадах юм бол ингээд зүг зүгээр болчих байхгүй юу. Юу ч байхгүйсэн ч амьдрал гоё юм а гэж бодож чадна. Энэ бол үнэхээр яг тэгдэм билээ шүү. За тэгээд уужуу амьсгалж ингэж юу гэдгийг санаа амар унтаж чадна гэсэн үг юм уу? Бага зүйлээ бүр их хайрлаж талархдаг болно бүр цаанаасаа. Тийм болохоор ерөөсөө бидний сэтгэл ингээд хит их өвдөөд шаналаад ямар нэгэн юмд ингээд стресстэд байна гэдэг чинь ерөөсөө амьдралын ямар нэгэн зүйлд хит их хамаарсан байна гэсэн үг.
бидний сэтгэл өвдөж байгаа гэдэг маань бид нар ямар нэгэн зүйлд хамаарсан байна л гэсэн үг. Тэгэхээр тэр хамаарлыг яасан ч ах вэ гэдэг бодлыг өөртөө суулгаад аваад хайчих юм бол ер нь бол өвддөггүй л гэсэн үг байхгүй юу? За ийм байх юм байна гэд хүлээгээд авч сурнаа л гэсэн үг. Юу ч байхгүйсэн ч ер нь бол амьдрал ямар гоё юм бэ л гэж бодно гэсэн үг. Хүн тэгээд ямар нэг зүйл дутснаас болж биш. Одоо өөртөө дүүрэн байгаа зүйлээ өөрт байгаа зүйлээ харж чадахгүй байгаад л хамгийн гол асуудал байдаг юм шиг надад санагдаад байгаа. Тэрнээс биш ингээд нэг тийм юм дутаал тэр дутсан юмд ингээл байн хүн ад жаргалгүй байна гэж юу байхгүй штэ. Гол нь тэр өөртөө байгаа тэр гоё сайхан зүйлүүдээ дүүрэн байна шүү гэж бодож харж чадахгүй байгаад л хүний нөгөө одоо дутуугийн мэдрэмж илүү их төрдөг юм шиг санагдаад байгаа. За тэгэхээр ингээд буддагийн хамаарлыг арилгах гол зааж хэлж байгаа зүйл нь бол ерөөсөө яасан ч яах вэ гэдэг бодлыг өөртөө бий болгох гэдэг чинь шүү дээ. Тэгээ энд нэг залуугийн түүхийг бичсэн байгаа юм л да. Аав ээжигээ амар тайван байлгахын тулд маш их ажиллаж мөнгө цуглуулах хэрэгтэй гэсэн юм бодолтой залуу байж л дээ. Тэгээд хит их ажиллаад өөрийгөө ч ингээ хаахрахгүй бүр маш их ядарсан тийм одоо ад жаргалгүй хүн болсон байсан гэж байгаа байхгүй юу? Та нар одоо юу гэж бодож байна? Энэ хүнийг мөнгөнд хамаарсан байна уу? Эсвэл аав ээжтэй хамаарсан байна уу? Яг юунд хамааралтай байна гэж бодож байна вэ? Ингээ бодоод үзэх юм бол өөрсдийнхээ амьдралын юунд хамаарч байгаагаа бас бид нар анализ хийж зөв олж тодорхойлох боломжтой байхгүй юу? Тэгэхээр энэ хүн болохоор аав ээжигээ тайван санаа амар байлгах гэдэг тэр бодол нь бол зөв. Тэр бодолтой нь өөрийнх нь амьдралын хэм маяг зөрчилж байгааз өөрийгөө ядраатал ажиллаж одоо мөнгө олоод аав ээжтэй амар амгалан өгөх гээд байна уу? Эсвэл өөрийгөө амжилттай гэж харуулах гээд байна уу гэдэг байгаа байхгүй юу? Би одоо ийм амжилттай, ийм сайн хүү шүү гэж харуулах гээд байна уу гэдэг маш далд хамаарал явж байгаа гэсэн үг юм. Энэ бол маш гүн гүнзгий хамаарлын шинж тэмдэг байгаа байхгүй юу? Барагтаа хүмүүс анзаарч мэддэггүй. Тэгэхээр чухал хүмүүсээ баярлуулъя, санаа амар байлгая гэж бодох нь бол мэдээж маш зөв те. Харин үр дүнгэнд буруу бодоод тэрэндээ үйлдэл хийгээд байдаг гэдэг маань хамгийн буруу болчихж байгаа байхгүй юу? Чухал хүмүүсээ одоо амар амгалан байлгая гэдэг бодол байгаад тэгээд ажиллаад их мөнгө олохоор тэр хүмүүс амар амгалан байна гэж бодчихж байгаа тэр үр дүн буруу болчиход байгаа байхгүй юу? Тэрнээс зүгээр яг үнэндээ нэгнээ 50 амар одоо юу гэдэг нь амар амгалан жаргалтай байх гэдэг бол хамгийн түрүүнд өөрөө жаргалтай, өөрөө эрүүл байх гэж боддог байх хэрэгтэй тий. Дээрэс нь амьдралын гоё жижиг үйлдэлүүд байдаг тий, нэгэндээ өгдөг. Гоё нэмсгэлэн чи чаднаа гэд ингээд түлхээд өгөх тэр үг тий, зүгээр л чимээгүй дэрэгдэн ингээд байх тэр орон зай гэл ингээд энэ бүх зүйл чи ерөөсөө хүнийг амар амгалан гоё жаргалтай байлгах чаддаг байхгүй яг үнэндээ. Тэгтэл жаргалтай байлгах гэдэг. Тэгтээ нөгөө талаараа юу харуулах гад юунд хамаарат байгаа гэдэг зүйл нь буруу үйлдэл болоо явчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр л маш сайн ер нь анхаарч өгөх хэрэгтэй юм болоо да гэж бодож байна. Хин нэгэнд амар амгалан өгье гэвэл өөрийн дотор тэр гүнд байгаа хамаарлын бодлоо хамгийн түрүүнд авч явах хэрэгтэй болж байж амьдрах арга чинь хүртэл өөрчлөгднө гэсэн байгаа. Тэрийг ингэж авч хайж ижил бидний цаашд амьдрах арга хүртэл амьдрах зам хүртэл жоох өөрчлөгдөх юм шиг байгаа юм л да. За тэгээ ингээд хамаарлыг орхин хайна гэдэг нь бүх зүйлийг одоо ингээд хаяад орхиод мартаад юу яасан ч яах уу гэд ингээд бүр сайхан урсгалаараа амьдарч яах юм уу гэхээр ерөөсөө тийм зүйл бас биш шүү. Ингээл хамаарлыг орхин хайна гэхээр хайртай үнэ мартаал эсвэл зүгээр ингээд амьдралд бууж өгөөл ч юм уу ингээд явна гэсэн үг ерөөсөө биш. Бас урсгалаараа зүгээр ингээд амьдраад ээнч гэсэн үг биш. За тэгэхээр яг юу юм бэ гэж хэлэхээр тэр хамаарат байгаа зүйлээс өөрийн оюун бодол сэтгэлээ салгаж бие хүн болгож өөрийгөө аавна гэсэн үг байхгүй юу? Ухамсартайгаар бодит амьдрал бусад зүйлийг эрүүлэр харж чадах тэр ухааныг өөртөө бий болгоно гэсэн үг. Тэр сэтгэл зүг өөртөө бий болгоно гэсэн үг. Нэг үгээр алдсан зүйл болоогүй зүйл гэж зөндөө юм байдаг тэгэхээр тэр зүйлд ингээд сэтгэлээ шаналгаад л юм уу бодоод л юм уу ингээд шаналаад амьдрах юм уу яг хөө тэгж амьдрч байж болох ч гэсэн зүгээр тийм ээ ийм зүйл байна. Миний амьдралд ийм зүйл ороод ирлээ. За ийм юм байна гэж ингэж хүлээн зөвшөөрөөд эрүүлэр бодож тунгааж амьдралд урагшлана л гэсэн үг. Ерөөсө хамаарлаа ингээд аваад хайчихна гэхээр л одоо
амьдралд байгаа тэр асуудлаа бүгдийг нь ингээл юучгүй ингээд хаяна гэсэн үг биш. Тэгж угаасаа хүн чадахгүй. Гол нь ухамсартайгаар өөрийгөө тэр хамаарад байгаа зүйлээсээ салгаж эрүүлэр бүх зүйлийг бодно л гэсэн үг. Тэгэхээр хамаарсан үнийг ёсондоо аливаа зүйлийг эрүүлэр бодож сэтгэж чадахгүй болчдөг байхгүй юу? Эрүүлэр бодож чаддгүй болохоос гадна их тийм өчүүхэн сул дорой болчдөг юм шиг санагдаад байгаа. Тэгээ сэтгэл зүгээ ч гэсэн хянах чадваргүй болдог учраас аажмаар бүр ороогдоод тэгээд сайхан жаргалтай амьдарч чадахгүй л гэсэн үг байхгүй юу? Одоо ингээл хүмүүс чинь те залуу байхаар хөшөрхөө сайгаад идэг гэл янз бүрийн юм хийлгээд байна л да. Энэ ч гэсэн бас хамаарлаа байхгүй юу? Тэгээ би ч гэсэн бас ер нь яана хөшөрөх гэл ингээл бас айдаг л байсан. Одоо л ерөөсөө айха болсон. Нас явахын хэрээр угаасаа бид нарт үрчлээ, цагаан ус гэдэг зүйлүүд ч гэсэн гарч ирнэ. Тэр бүх зүйлээс хит их айгаад те хит их тэр зүйлийг хүлээн зөвшөөрч чадахгүй болоод хитрхи их юм бас хийлгээд байх нь нэг талаараа маш том хамаарлын шинж тэмдэг тэнд явж байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө өөрийнхөө энэ биеийг ч гэсэн бас ерөөсөө байгаагаар нь хүлээж авна гэдэг чинь бас нэг талаараа маш том гоё одоо аз жаргалтай сэтгэл зүй гэдэг юм уу? Хайр ихч байна те ажил албан тушаал нэр хүнд амжилтанд гэл ингээл энэ олон зүйлд ер нь хүн хамаарах юм бол алтхаа сайн. Энэ бол ерөөс хүн болгонд байдаг. За тэгэнгүүт айдсан дээрээс гарсан үйлдэл өөрийгөө дандаа жижигрүүлсээр байдаг. Юмыг тэгээд хүн ийм байхыг хүсэж байна гэж дотроосоо хүчтэй хүсэх тусам биелэхгүй бол тэгэл дагаал маш гүнзгий шархлаад байдаг. Тэгэхээр л нөгөө доод юм уу яасан ч яах вэ гэдэг бодлыг өөртөө суулгаж байгаагаар нь ерөөсөө тэр амьдралыг болж байгаагаар нь хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй л гэдэг. Яг хөө жоохон гонигтай байж бас магадгүй те. Тэгтээ ийм зүйл болж байгаа юм байна гэд за яах вэ гэд ингээд те юу гэдэг чи одоо нэг тиймэрхүү. Тэгэхэд ирэхээр хүн ер нь маш гоё амар амгалан болно. Ер нь тэгээд тэр маань өөрөө өөртөө өгж байгаа л тансаглал юм даа л гэж бодоод байгаа. Нэг тийм хүчтэй мөртлөө гоё кул сэтгэл зүй гэж бодож байна. Тэгээ бас энд нэг жишээ явж исэн. Нэг хүний өмссөн хувцсыг шөмжилсэн юм байна л да. Тэгтэл хариуд нь тэр хүний хэлсэн үг бол нөгөө хүнийг бүр хэлэх үггүй болгосон гэж байгаа байхгүй юу? Хувцсыг нь шөмжилсэний хариуд юу гэж хэлсэн бэ гэх тэгэхээр би өглөө болгон аз жаргалтай нүдэ нээж сэрдэг гэж хариулсан байна. Тэгээд одоо тэнд бичсэн зүйл нь юу гэж байгаа гэхээр ийм бодолтой хүмүүс илүү жаргалтай байж чаддгаа гэсэн ийм зүйлийг хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр юу хэлэх гээд байна гэхээр илүү их юм ингээд хүсэх тусам хүн өөрийгөө зовоодаг. Өөрт байгаа зүгээр өглөөс ирэхэд хүртэл маш том ад жаргалыг мэдэрч чадж штэ тий. Надад бүх зүйл байна гэж бодож чадж штэ тий. Тэгэхээр ийм бодол сэтгхүүтэй хүн бол өөрийгөө маш жаргалтай амьдруулж чаддгаа гэсэн байгаа байхгүй юу? Хитрхи их юмд ач холбогдол өгдөггүй ингээд нэг тийм зан чанарууд бас байдаг байхгүй юу Япон хүмүүс. Тэгэхээр тэр нь бас их зүгээр юм шиг санагдаад байдаг. Ер нь хувцс, эд материал янз бүрийн зүйлүүд төр ч гэсэн. Тэгээд одоо мөнгөтэй байх, одоо гой гангай хувцастай байх буруу юм уу гэж бодож иж магадгүй шүү. Тэгээд мэдээж мөнгөтэй гой гангай хувцастай тансаг байх нь муу зүйл биш. Тэрийг ерөөсөө муу зүйл гэж хэлээд байгаа юм биш аахгүй юу? Гол нь тэр эд зүйл мөнгөнд хүн хит их үн цэнийг өгөөд байгаад л одоо буруу наршаад байгаа. Эд зүйл мөнгө бусад хүнд л хит их тэр үн цэнийг өгч байгаа нь л өөрөө буруу юм а гэдгийг л ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Хүнийг хайрлах мэдээж буруу биш те сайхан. Тэгтээ өөрийгөө алдаж өөрийгөө жижигрүүлж хайрлах гэдэг л буруу байхгүй юу? Тэгээд гоё эд зүйлтэй байх, хөрөнгө мөнгөтэй байх, албан тушаалтай байх энэ бүх зүйл мэдээж гоё сайхан те амжилттай байх. Тэгтээ тэнд өөрийгөө багасгаж, өөрийгөө алдаж тэр зүйлийг олж авах гэж улаарах хэрэггүй л байхгүй юу гэдэг ийм л зүйлүүдийг яриад байгаа. Эднэр нь бүгдээрээ л ер нь хамаарлын шинж учраас ийм хамаарлын шинжил хайж сураарай гэж л хэлэх гээд байна л да. Тэгээд хаяхын тулд одоо ер нь яасан ч авах вэ гэдэг бодлыг өөртөө суулгаж өгнө гэсэн үг. Тэр хамаарлын шинж тэмдэг ингээд өөрт гараад ирэх тэр тоолонд ухамсарлаад нөгөө чи юу гэж тань штэ тий бид нар тань өөрсдийнхөө сэтгэл зүйтэй ер нь тэгж ажилдаг. За тэгээд таньсныхаа тэр үр дүнд юу гэж хэлэх вэ гэхээр за яасан ч яах вэ
чи жоохон тайван байт гэдэг юм уу те. Ингээд өөртөөгөө яриад ажиллаад байхаар хүний тарих гэдэг чинь тэрэнд ингэж аюулгүй юм байна гэдэг дохиог авдаг байхгүй. Тэгээд тарих гэдэг зүйл чинь аюулгүй юм байна гэдэг дохиог авах тусмаа тайвширж ирж идэг учраас тэр л одоо механизмаар гэдэг юм уу одоо давтамжаар өөртөө одоо дасгал хийнэ гэсэн үг. За тэгээд өөрийнхөө дотоод сэтгэлийг маш гоё чимээгүй цэгцтэй байлгаж сурах гэдэг Kokoro Totono Iru гэж байгаа юм л та. Энэ зүйл бол ерөөсөө жаргалтай байхын хамгийн том ихний алхам юм гэдгийг бас хэлье. Тэгээд чимээгүй цэгцтэй байлгахын тулд гадна зүйлд хамаарч байгаа тэр сэтгэл зүгэл болох гэсэн үг юм уу да. За тэгээ бичлэгийг маань энэ хүртэл сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр дахин уулзцгаая. Баярлалаа.